Хятадын шилдэг өгүүлэлгүүд Бямбийн дүүрэн жаргал шарлсан хуудасны нууц их хотын зүүд цуврал өгүүлэлгийн хэсгээс үргэлж сонин зүүд үзэх болов гонжгор дүрснүүд сонин жигтэй дуу авэ тааламжтай элбэлт төөрдөг байшин шиг том хашаа эхлээд гайхсах хөөч байсангүй хар дарж л дээ гэж бодоод өнгөрөв. Гэтэл 3-4 давтагдхан тэр хачин болгон дээ. Миний ухаан хүрсэнгүй. Харин 7 байна уу? 8 дахь ангидаа нөгөө гонцгор дүрс хачин жигтэй аваагаар намайг мяу мяу гэж дуудхан тэр. Өө чөтгөр гэж би муурын зүүдлэх нүдэ. Урд төрөлдөө муур байж дээ чааваас. За муур байсан ч яхавд. Өвхөр адууг бодвол орны хөлд цагирлаж хөвтээд наран дэвшээж хамгийн гол нь хэнч миний махаар хооллохгүй. Тэгэхээр би урд төрөлдөө жаргаж явсан байх нэ. Одоо энэ нүсэр том хотод цалингаас цалингийн хооронд зовж явдаг минь энэ муурын жаргалын төлөөс байх нэ гэж хүртэл бодох болов. Мөн ч 20 жонтой шүү. Өөрийгөө муур гэж таньсны дараах зүүд минь арай бодтой болж ирхэн тэр. Ахаад хідэн анги зүүдэлсний дараа өөрийгөө манжчин гүрний сүүл үеийн нэгэн тайгны муур байжээ гэдэг дүгнэлтэд хүрэв. Надад зүүдлэгдээд байгаа муурч бодит амьдрал дээрээ хүн гэдгээ мэдэрсэн бол л да. Бүх сэрэл мэдрэмжийн минь таах боллоо. Өөрөөр хэлбэл зүүдний чандад би хүний мэдрэмжтэй муур болж тоглож байлаа. Тэр ордонд манж, хятад, монгол хүний хөл тасрахгүй. Хаяа бүр Европ царайч харагдана. Татвар эмсхийн хов жив, тайж ихсийн дээрэнгүй зан бөөлж схутах мажгуу. Зүүд бол тохиолдол санамсаргүй, баригддаггүй зүйл гэж урд боддог байлаа. Зүүдийг захирч болох уу гэвэл үгүй л гэж хэлнэ. Гэвч одоо миний хариулт өөр болсон. Муурын зүүдийг би зоригтой бичиж санаандгүйгээр захирдаг байснаа нэлээд хожуу ойлгож билээ. Амралтын өдөр намрын налгар цагийг гэрийн мухар сахиж өнгөрүүлэх уйтай байсан тул ундаг дугуйгаар дими тэнэв. Хотын төв хөл хөдөлгөөн өөмөн шууган ихтэй тул захын дүүрэг рүү жийж өглөө. Чихвчээр ардын дууны цомрлог хангинаж намайг хэн тоож нохойг хэн саах вэ гэдэг шиг солгой хоолоогоор гиншиж явлаа. Гэрлэн дохион дээр хүлээ зогсдол хэн нэгэн хүн нудрах шиг болов. Барилгын ажилтан бололтой шавар шохой болсон хувцтай сексис нөхрөөж. Яах гэв? Та үүнийг авах уу? Гэд өврөөсөө хөгс шорон дидэгдсэн гуйлан идэл бултайлгаж үзүүллээ. Юу юм бэ наадах чинь? Байперл юм шиг байна. Саяхан барилгын газраас олсон юм уу? Хальтхан харвал дотор нь битүү шороо. За эднэр дандаа ингэж хүн хуурдаг юм гэж бодоод дургүйцэж. Тэгээд ямар үнэтэй юм бэ гэвэл мянгаар л гэж байна. Ногоон гэрэл асаж би явах гэтэл өнөөхөр ханцуунаас чангааж та бариад үзэлдэ газрын чийгэнж эгшээгүй байна гэлээ. Өөр үед бол би цухалтгал байх. Харин тэр үед чихвчээр сэлэн бөөрдөө явж таарсан нь сонин. Арал тайхан тэрэг нь айлын хаан дундаа. Алтанхан шанлуун ширээний минь дундаа. Амраг жаахан сэлэнхэн бөөрийг авна л гэж зүүдэлсэнгүй явлаа даахөө. Охтын танихгүй ир олны хөл хөдөлгөөн дундаас намайг сонгож бойпро авах уу гэж асуудаг нь юу вэ? Чихэнд минь алтанхан шанлуу эгшиглэж байдаг нь ч юу? Энж цаанаас хаал учир шалтгаантай юм байна гэж бэлгшээв. Нэг их учир шалтгаан мэддэг хүн шиг байгаа биз? Бид минь тийм их мөнгө алга 300 байна гэчгэв. Өө аха хин чиний ах юм? Гүгүдээ дүү минь тэгэлдэ. Түргэн шиг хөдөлчихмаар байна. Өөр хүн мэдчихвэл яршиг болно гэд хямд үн хэлж байна шүү. Түүнээс биш гэд бойпро алган дээр минь тавив. Нээрэл чийг мэдрэгдлээ. Гэхдээ л эргэлзээ тайлагдсангүй. Мөнгөгүй юм чинь яах вэ? Чи өөр хүн хайдаа. За дүү тохирё 500 300 болдоо
Надад зузаан хувцас хэрэгтэй байна шүү дээ. Үгүй нэрэн харвал намар болчихсон байхад арай л нэмгэн хувцастай аж. За би харъя гэд төрөвчөө нэгжвэл 532 дутуу байлаа. Түүнийг өглөг өгч байгаа юм шиг "Маа бүгдийг ав. Одоо болох уу?" гэвэл мөнгөний минь авч тоолсноо надад задгаа 8-ыг буцаагаад "Үүнийг таав. Хүнийг хоослох муухай" гэчгээд бойфроо нэг илбээд явж одлоо. Барилгачин нөхрөөр л өрөвдүүлэг ин шүү гэж бодоод хөхнээд хурч бойфрыг дугуйныхаа сагс руу хайж өрхөв. Хүрдтэйхэн тэргэн хүрээний минь дундаа. Хүрэнхэн шаналуун ширээний минь дундаа. Зэвтэй ногоон бойфер өрөөний буланд нэлээд хэд хоног хэвтэв. Гэнэт нэг өдөр цээж дотор сонирн болоод байхаар нь өөрийгөө аргалах гэж арцхуж болж байхдаа өнөөх үнэт эдлээ санаад шавар шороогийн цэвэрлэхээр нарийн сэлбэртэй тагийн саалгатал дотор нь тоосго болтлоо хатуурсан нудраган чиний утлаг байж таарав. Хаял тайч биш гэж бодоод холтлон нутгийнхаа арцтай нээлүүлж уугууллаа. Нэрэж эртний эд бол таям. Санюуч зан хөдөлж хэд хоноод нэг удаа өнөөх тоосго болсон утлагаасаа эмтлэн арцтай хольж уугуулдаг болов. Муурын тухай зүүд үүнтэй холбоотой байж таарлаа. Арц уугуулж хонсон орой муурын зүүдээр зорчдог болсноо нэлээд хожуу ойлгов. Уг нь надаас өөрхөн бол айлдэрт ухаарах байсан юм. Муурын зүүдэнд заавал бойфер харагдгийг гэнэт санаад тухаа алгадаж билээ. Муурын сүнс бойфер чингсэн хэрэггүй. Ёо тайч муурын эзэн тайгны бойфер бол л да. 500 хүрэхгүй цаасаар овоо гайгүй юм авчихсан байх нэ. Муурт өөрийнхөө оюун санааг дайж чаддаг болоо зогсохгүй. Мууруулж зүүдлэхийн тулд бойфроо сэрэх ёстойгоо мэдснээс хойш өдрөөр мяу гих нь холгүй болтлоо муур шив. Тоосго болсон өнөөх утлага муурын зүүд рүү явах хөсөг минь болно. Шөнө орондоо орхосоо өмнө өнөөх утлагаа уугуулах нь нэггүй миний амьдралын бүх утга учир боллоо. Би муурын үдээр ордны аягчин шивгчдийг таних төдийгүй зарим сул хатад татварыг ч гадралдаг болов. Харин тайганыг хэн гэдгийг мэдэх гэж улайран муурын зүүдээр өвчлөөд ямар ч сэжим олдсонгүй. Тэднийхээр орж гардаг хүмүүс нэг бол шал дэмий ховжив, эсбөгөөс шиянгу, шатар маажаан, наргаан цэнгэн болж надад хэрэгтэй мэдээл олдохгүй л байв. Тайган зарим ноцтой хүмүүстэй нухацтай юм ярихдаа хүн байтугай муур аач оруулдаггүй нууц өрөөнд уулздаг бол та. Нэг мэтгэд өнөөх тоосго маань дуусах тийшээ хандав. Дахиж тийш нэвтэрч чадахгүй бол зүүд маань ямар ч үр дүнгүй болж энэ бойфригч эртний эдгэдэгт хүн идэхгүй биз. Азаа туршиж үзэхээс биш. Өөрчнөн тайгны өрөөнд баруун хязгаарын усан үзэм хүрэгдэж ирснийг үзсэн учраас шөнө ганц ширхгийг хулгайлахаар шийдлээ. Ширхэг үзэм тайгны ордонд бол юу ч болохгүй шүү дээ. Шөнө нь утлагаа тавив. Өглөө сэртэл алганд хаш үрэл мэт мэлтгэнсэн ногоон үзэн байхыг хараад өөрийн мэдлэгүү хашгирч орхилоо. Зүүдэндээ баригдсан оюун ухаан минь баярлаж цочхоосоо илүү мансуурн донцсон байсныг би хожим ухаарсан юм. Алган дах усан үзмээ энгийн л үзэн мэт амандаа хийчгээд бүр том зүйл бясалгаж эхэллээ. Тоосгоныхоо сүүлчийн чимхийг ямар ч эргэлзээгүй бойферт хийж асаагаад орондоо оров. Муурын нүд гялалзаж эхэллээ. Гэтэж мяраасан алхаан дээр хүний хэрсүү ухаан нэмэгдсэн тэр муурын нүд хэрхэн гялалзаж байсныг төсөөлөд үзтээ. Тайган өвөр дээрээ авах гэхэд нь бултаж орхив. Нүд рүү нэгцэлж харахаас хальшраад байлаа. Зарил хоол гүйцэх хэрэгтэй. Эрхлүүлж энхрийлдэг тэр харцыг удаан харвал би өрөвдөөд няцах юм билүү. Гэтэл хэн нэгэн чухал зочин ирсэн бол та эзэн минь яаран гарч одов. Би гэтэн явсаар ширээн дээр нь гарч шинхэн бэхийн үнэртэй ганц хуудас загтлыг бадж авлаа. Тэр цаасны ачаар би эзнийхээ нэрийг мэдэв. Захианд өөр олигтой мэдээ байсангүй. Сайн чанарын торог худалдаач нар дайлган эрхэм ахад явуулав. Намар биеэр очиж бараалах нь гэх утгатай захиаг
Ханжоо хотын нэг жижиг төшмөл ирүүлсэн байлаа. Тайгны нэрийг ном судраас нэгжээд тэргэх юм олсонгүй. Нэг их чухал хүн биш байсан бол та. Ганц хоёр их сурвалжид нэр нь гарах боловч зүгээр л түүгээр дамжуулан гэх мэт утгатай. Надад дахиж мууруулж зүүдлэх хөсөг үлдээгүй. Үлдсэн ч би дахиж тийш очиж зүрхлэхгүй байсан юм. Нөгөө захаанаас болсон болов байн хар дарах боллоо. Муурын чарлаан бүсгүй хүнийг шиг нарийн хоолойгоор тайгны хашигчих тунд хэдэн ч удаа цочж сэрсэн бүү мэд. Тийм ч чухал баримт бичиг биш ч гэлээ түүхийн өмнө буруутай болсон учраас цаг хугацаа ч юм уу ямар нэг юм намайг шийтгэж байгаа бол та. Гэм хийснээ ухаан зүүднээсээ халган байсаар гинэт бодлоо. Муурын хомсонд урагдсан захиа Бойпер хоёрыг байх ёстой газарт нь хүргэж өгье гэж шийдээд үндэсний түүхийн музейд хандлаа. Тэд маш баяртай хүлээн авав. Мэдээж зүүд муур энтрийг бол хэлээгүй. Хэлээд ч итгэхгүй үз. Хэдийгээр үнтэй их сурвалж биш ч гэлээ яахын аргагүй түүхэн баримт юм. Гэд тэд Бойпер захиа хоёрын минь хүндэтгэлтэй хүлээн авч эрдний эд зүйлийг цуглуулж хамгаалахад хувь нэмэр оруулсан гэж овоо мөнгө амлсан ч зүүднээсээ эмээгээд авч чадсангүй. Мөнгнөөс татгалцсан учраас тэд намайг музейн дэрэгдэх түүхийн номын сангаар дуртай үедээ үн төлбөргүй үйлчлүүлэх эрхийн бичгээр шагнаж билээ. Сэтгэл санаа уужирсан уу? Эзэн минь намайг уучлсан уу? Дахиж хар дарсангүй. Харин номын сангаас тайгны тухай бичиг тэмдэглэлийг хайгаад мөн л олигтой юм олдсонгүй. Гэвч нэг чухал сэжмийг олж мэдсэн юм. Манжчин улсын үеийн ордны тайгнууд утаан эрдэмтэй лам нараас маш хүчтэй зай бүхий утлагыг нууцаар залж хэргэлдэг байж гин. Тайганчууд бэлгийн дутуу гацуугааг үйцээж зүүдэндээ таашаал авахын тулд ийм зайг олсон цагт хүснээрээ зүүдэлж хөндүүрээ мартдаг байж. Тоосго болсон утлаг яагаад намайг муурын зүүд рүү хөтэлдэг байсны учрыг тэгж ойлгож билээ. Тэр тоосго утаан өнөөх эрдэмтэй хуврагуудын зайтай утлаг үгүй юм а гэхэд зайнд ордог чухал найрлагын нэг нь байж таарна. Гэвч яагаад заавал муур гэж? Тайган ч юм уу түүний аягчин байж болоогүй юм байх та. Энд муур ямар хамаатайг бодоод олсонгүй. Өнгөрсөн өвөл нэг найзын доочлоо. Найз минь ганц бие учраас муур тижээн. Цайлж суутал найз минь Бээжингийн найралт найрамдуу сүмээс залсан утлаг асаах зур. Муур минь утлагад тун дургүй. Өөгөлмөгц өөр өөрөөрөөгүй чинь сони юм да. Дотор нь эвгүүрхдэг байх. Оо зайлуул. Ийм учиртай байж юу? Сая л ойлголоо. Юу? Юу ч бишээ. Төгсөв. Хөрвүүлсэн дорж үндэнгийн болд хуйг.